3 хүү, 1 охин төрсөн. Тэгээ эднийх чинь бас нэг хүүтэй ээжсэн. Одоо ингээ шууд 5 хүүхэдтэй болж байгаа байхгүй юу? Ой. За хүүгүүдээ аавынх нь нэрний эхний үсэгтэй адилаар Эан, Иван, Эомон гэж нэрлсэн бол ганц охиндоо ээжийнх нь нэрний одоо А үсэгтэй ээжлэр Алиаха гэдэг нэр өгчээ. Манайд чинь 4 хүүхэдтэй бол юу үстэй? Алдарт хөдөл болдог үстэй. Тий. Шууд алддаг тий. Шууд алддаг угаасаа. За тийм байх. За хосуудын том хүү 8 настай Ийжээ дүүнрээгээ асран аав ээжтэй тусалж ялангуяа охин дүүдээ онцгой анхаарал тавьдаг нь гэр бүлийн халуун дулаан урамсгалыг бий болгож байгааг нэ. Наадах чаардаа заяа. Дөрөв нүгөө дөрүүлэнгийн нөгөө нэг юм машин дотор авч явдаг нөгөө юм суудл идэг штэ тий. Тийм нөгөө юм ингээд шууд сагс шиг ингээ өргөө явчихдаг штэ. Тэрнтэй ингээ дөрүүлэнгийн өрөөтэй тавьсан ард марталт нь ингээс за ах нь том байгаа маа 8 настай ах нь хөөхөн заяа. Ах шиг байна. Яг байна. За одоо ороод ирлээ ашгүй. Гэвч дөрөв няраг өсөхөд асар их зардал гарна мэдээж ойлгомжтой. За ингэсэн байгаа. Жилд зөвхөн живхэнд нь л ихэд заяа. $4,000 буюу Монгол мөнгөөр 14 сая төгрөг зарцуулагддаг гэдэг тооцоо байдаг гинэ. Тиймээс хосууд хандвийн хуудас нээж, найз нөхөд, танилууд, за бүр хуучин ангийнх нь хүртэл тусаж ирсэн гинэ. Одоо 10 жилийн ангийнх нь. Манайд ч бол 3 ихрийн цэцэрлэг гэж байдаг гэсэн шүү дээ. Тэгээд 3 нас хүртэл нь ус асардаг байсан. Тий. Тэгээд бүр байр өгдөг байсан шүү. Одоо яадыг мэдэхгүй байна. За Айжа бид үнэхээр аз жаргал талархлаар дүүрэн гэхдээ баг зэрэг айцтай байгаа. Гэхдээ бүгдийг төлөвлөж ээжийнхээ тусламжтайгаар ураг шалхаж байна гэж ярьсан ба. Харин Эммануэл болохоор хооллох цаг хизээж дуустгүй гэж хошгинсон. За одоо энэ гэр бүл хэвлэлийн анхаарлын төвд байгаач тэдний хувьд 5 хүүхдээ эрүүл саруул өсгөж аз жаргалтай гэр бүл байх нь хамгийн чухал гинэ. За сэтгэгдлүүд нь үнэхээр бурхны бэлэг ээжээр нь бахархаж байна. Ийм том давааг амархан давжээ. Хүүхдүүдэд нь урт удаан аз жаргалтай амьдрал хүсье гэсэн байна. Би хувьдаа баяр хүргэж байгаач бас айж байна. 4 ихэр өсгөн гэдэг тоглоом биш. Үнэ. Хоёр ихэр дээр чинь яадаг билээ дээ те. Зүгээр нэг хүүхдээ л манус яадаг үлээ. Нусаа гацхтаа наадаг үстэй энэ. Тэгэхэд 4 ихэр те. За ээжийн гидс бол бас тэнгэр шиг том болжээ. Аргагүй чи 4 ураг байгаа юм чи те. Одоо гэрийнх нь галт байгаа яг л Starbucks шиг байгаа хта. Эхний хоёрт нь сүйдээ, дараагийнх нь хөөсгөө, сүүлчид нь нэмэлт сахар. Яа. Хөөрхиймээ. Яста хөөргөн байгаа өстэй те. Тэр ганц охин нь юм бол нэг урт устэй нөгөө гурыгаа бодолоо. Тэгэхээр тэр ах болцтой мангар Петр сууж байгаа өстэй те. Том ах бол тий. Аав ээжтэй өстой жинхэнэ гарт нь туслаад агаар залуу байна. За ийм гоё үйл явдал болсон байна гэж. Өстой гоё юм аа. Тэгэл одоо ерөөсөө ингээл нэг төрөөл шууд 5 хүүхдээ ээж. Харин тий. Хоёр төрөөл 5 хүүхдээ ээж. Би зүгээр уншчил байсан. Нэг өндгийн эсийн хамгийн олон ихэр дэлхий дээрх Германд төрсэн байдаг 8 ихэр байдаг хөө. 8 ихэр охин. Яг ингээд усны төсөлчийг ижлэх нь 8 охин. Одоо энэ уугнагийнх чинь 6 хүүхдийнх нь юу лээ? 6 хүүхдийнх нь 4 2-2-ороо ихрвлөө. Мэдхгүй тэрийг сайн мэдхгүй. Үгүй би нэг асууж ирсэн юм аа. Тэгээ би 3 төрөлтөөр илүү 4 төрөлтөөр илүү шууд 6 хүүхдтэй болсон юм биш тэгээ ярьжсэн юм аа. Бас тийм шиг санагдаад бах юм. Ямар ч хэлээс эдгээр чинь 6 хүүхдтэй гэхдээ ихэр байгаа шүү. Ихэр байгаа. 2-2-ороо 4 ихэр байгаа илүү. Харин 2 ихэр л байгаа илүү. Ямар ч хэлээс ихэртэй шүү. Хүүхдийн хаан чинь бодлоо гэжтэй. Одоо мантгас цэцэн хатан чинь жинхнээсээ түүхэн дээрээ 2 ихэр 2 нэг нь 3 ихэрчүүд тэг төр. Тэгээд 7 хүүхэдтэй тий. 8 ч үлээ нэг нь бас тустай гарсан нэг хүүхэд байдаг ч үлээ. Ер нь тэгтэл нэг олон ихрүүд л байдаг. Тийм үү. Тийм мантгас цаатных чинь тэр уус бол төр болд хоёроос ч гадна барс бол ямар болд ч үлээ тэгэл баахан нөхдүүд байх хэвээр. Өө тийм үү тий. За. За таны мэдийг сонсъё. За миний ихний мэдээ. Японоос л янз янзын юмнууд гарч ирдэг. За ялангуяа тэр нь түрээсийн үйлчлэгээнүүд бол Японд бүх юмыг түрээсэлж болдог. Зүгээр хажуудаа нэг хүн байлгаж түрээсэлж болно, тэрврүүлж түрээсэлж болно, тий. Янз бүрээр хүнийг түрээсэлж шүү дээ. Дагсны жолооч нь бие хамгаалагчийг болж түрээсэлж болно. Яг үнэ. Дагсны жолооч нь нинжа болж түрээсэлж болно. Яг үнэ. Тий. За тэгвэл Токио хотод байрлах нэгэн компани сүүлийн үед захимын ертөнцид дуйлан тарьсан бас нэгэн шин түрээсийн үйлчлэгээ санал болгоод байгаа тухай мэдээлэл хүргэх гэж байна. За тэдний санал болгож байгаа үйлчлэгээ нь мэдээж ердийн түрээсийн үйлчлэгээ биш, харин айц төрүүлдэг хүн түрээслэх үйлчлэгээ гэж байгаа. За. Тий.
Нэрнээсээ л гайхмаар сонин сонсогдож байгаа үз. Үйлчлүүлэгчдийн хүсэлтээр компани ажилтнууд болох ихэвчлэн сүрдэм төрхтэй, шивээстэй, булчинлаг ирчүүд янз бүрийн асуудлыг хурдан эв зүгээр зохицуулж өгдөг ийм үйлчлэгээ гинэ. Одоо баг якуса олгоод түрээслүүлчих юм байна шүү дээ. Ер нь бол баг тий. Гэхдээ эдгээр хүчээр шийддэггүй эв зүгээр гэж. За. За компани дөрвөн машингийн тэд хууль зорчихгүй. Хэрэв үйлчлүүлэгч хууль бус зүйл хүсвэл ажлаа шууд зогсооноо. Манай ажилтнууд гангстер биш шүү. Тэмцэлтэн биш. Зөвхөн айц төрүүлдэг дөрөхтэй зориг өгдөг хүмүүс л гэж ойлгож болно. За. Тэдний ажлын хүрээнд хөршөө чанга хөгжим тавихаа зогсоохыг шаардах. Ажлын байрны дээрлэлтийг таслан зогсоох. Эхнэрийнхээ нууц амрыг барихад хамт явах гэх мэт олон төрлийн үүрэг багтдаг гэж байгаа. Заримдаа бүр үйлчлүүлэгчтэйгээ хамтран найз болж үжиглэж хүнд нөхцөлд дэмжлэг хүртэл үзүүлдэг гэж байгаа. Компани зүгээс 30 минутын дотор ихэнх асуудлыг шийдэж чадна гэж амлаж түндэж хурж чадж байгаа нь олон хүний татгалцлыг хөдөөж байгаа гинэ. Манай дээр чи нөгөө нэг таны нөгөө нэг краш туяагийн чинь тоглосон дуудлагын хоб бацгч гэх кино байдаг штэ тий. Тэн дээр чинь дуудлагаар хоб бацгаас гадна дахиад хоёр нь гарсан чинь заяа. Одоо нөгөө арх ууж өгдөг. Одоо ингээд нөгөө дуудлагаар очиж. Тийм дуудлагаар очиж. Манай дээр ингээд солонгосоос баахан ингээд зочид ирсэн чинь одоо уухан хэрэгтэй байна иш ор гээл уулгадаг заяа. За тэгэнгүүтээ юу яадаг? Нөгөө хуурамч найз залуу нь болж өгдөг. Тэнгүүтээ нэг найз өгнүүд нь байж ангууд хайраа маараа гингүүт нүүт нь алгадаж малгадаг. Алгадангууд сая 500 нэмэгдсэн шүү гээл. Яа. За. Тэгдэг бас үйлчлэгээтэй кино яадаг шүү. За, үйлчлэгийн үний хувьд бол 30 минут нь 20 мянган йен буюу ойролцоогоор 500 мянган төгрөг гинэ. Харин 3 цагийн турш хамт байх бол 50 мянган йен буюу сая 200 мянган төгрөг. Хэрэв Токиогоос гадуур дуудвал аяллаа зардлыг үйлчлүүлэгч өөрөө төлдөг гэж байгаа. За. Тий. За, онлайн ертөнцид энэ үйлчлэгийг олон хүн сэтгэл санааны хамгаалалт болж өгдөг гэж дэмжсэн сэтгэл үлдээсэн байгаа гинэ. Зарим нь хүн угаасаа л сул доройг дээрлэхэж хүчтэйгээс айдаг учраас энэ бол хэрэгтэй үйлчлэгээ гэж байхад өөр нэг нь хоёр тал зэрэг аимшигын хүн өслүүд юу болох юм бол доо гэж хашгилсан байгаа. Нэрээ тий. Тийм тий. За гэвч үйл ажиллагаа нь олонний анхаарлын төвд орж 300 мянга гаруй лайк 36 мянга орчим үйлчлүүлэх хүсэлт авсны дараагаар компани зүгээс гэнэт үйлчлэгээгээ зогсооно гэж зарласан нь бүгдийг нь гайхшруулсан гинэ. За. Яг ямар шалтгаантай тодорхойгүй ч хууль ёсны зөвшөөрлгүйгээр ажилласан байж болзошгүй таамаг их гарсан гэнэ. За энэ тохиолдолд зөвхөн Японд хэдэг юу? Олон улсын хэвлэл мэдээлэл цацагдж айц төрүүлдэг хүн түрээслэх үйлчлэгээ гэдэг нэр томьёог сошиалд шин тренд болгож чадсан байгаа юм. Ингээд харахад заримдаа асуудлыг шийдэхэд хүч хэрэглэхээсээ илүү зүгээр л сүр үзүүлэх нь хамгийн том хамгаалалт болдог гэдгийг ойлгосон. Одоо жишээлбэл ингээд нэг ядаргаатай залуу чамайг эргүүлээд дээ шүү дээ. Тэнгүүд чи нэг бак залууг бол нэг өдөр яг тэрнийг ирдэг үеэр нь хөсөлчих нь байна шүү дээ. Манай найз залуу гэх. Тэгээ манай найз залуу гэл гаднаастай ингэ суудаж орж ирэл орын хайраа гэд гэрлүүгөө орж ирэл нөгөө нөхөр чинь чөтгөрлүүгөө тонилно үстэй. За боли чи минь энэ амт мангар хар юмд зүгээр сүхтүүлж ягаар арилаад үгүй гэж бодсон шүү дээ. Нөгөө нэг онгой байдаг үстэй. Нэг нөгөө шкамда нэг залуу нууцсан байжгаад нэг жижигхэн нэг навтгар юм хаар мачагээ зодоо айцсан чинь маргааш нь чөлөө нөгөөдөр нь чөлөө дараа нь нэг онголгоч амар шкам шиг том залуу байсан чинь нөгөө доржоо хаана вэ гэж асуудаг шиг. Тэр шиг юм. Доржоо байвал дахиад нугчих гээд байна шүү дээ тий. За сэтгэлдлүүд энэ үнэхээр хэрэгтэй үйлчлэл байна. Хүч хэрэглэлгүйгээр асуудлыг шийдэж өгч чаддаг нь их таалагдлаа. Заримдаа зүгээр л айлах төдийд бүх зүйл ном журмаараа болчихдог шүү дээ гэсэн байна. Японд л ийм өвөрмөц шинэлэг бизнес гарч ирэх байх гэж боддог байлаа. Хүмүүсийн айдсыг өөрсдийн давуу тал болгож хууль ёсны хүрээнд ашиглаж чадсан байна гэсэн байна. За бодит асуудлыг шийдэхийн тулд шийдэхийн оронд төр зургийн сүрдүүлгээр дарах нь хамгийн буруу арга. Ингэснээс болж илүү том асуудал үүсэх магадaltaй гэж. Тэгэл эднийх түрээсийнхаа мөнгийг аваад хүнээ явуулаад асуудлын тухайн үед нь унтраацсан бол дараагийн гарах үр дагавар эднэрт бүр бодлиж байхгүй шүү дээ. Тийм ээ тийм тий. Тийм үстэй компани юм чи. Манай хийдгээ хийцэн манай хүн юу яасан шүү дээ гэл. Тэгээд манай очиод ажиллаа хийцэн шүү дээ гэ тий. Тийм. Чи одоо жишээлбэл ийм хүмүүсийг өөр юунд ашигладмаар байна? Одоо өөр юунд яах вэ? Одоо ч хэлбэл хүмүүнд мөнгө төгрөгөө зээлүүлчихэд авч чадахгүй бол дагуулад очиж болох юм тий. Анда мөнгө авъя. Манай найз ууртаа штэ гэх юм уу?
Гэнгүй би арайш тэжилгүй. Би харин би энэ хүмүүсээс авсан юм аа намайг дарамтлаад байна. Одоо чамайг дарамтлуулах гэж байна л гэж. За Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар. За хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonoос Payon аппликейшн хамтран ажиллаж байгаа. За Green on ирээдүг хамтдаа ногооруудыг гэсэн одоо ийм ногоон амны сууцны ногоон зээл гэх юм уу? Ийм зүйлийг эднийх зарлж байгаа юм байна л да. За. Тий. За, таван богд финанс банк ус санхүүгийн байгууллага нь эрчим хүчний эмнэлттэй байгаль дээлтэй сууцны төслүүдийг ногоон зээлээр дэмжин санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хэрэв та эко барилгын шийдэлтэй бол бидэнтэй холбогдоод хамтдаа тогтвортой ирээдүг бүтээцгаая. Орон нутагт ч баригдаж болно таны одоо барилга чинь тий. Тэр нь орон нутгаас хамаарахгүйгээр бүх байршилд баригдаж байгаа энэ байшингуудаа бидэнтэй холбоорой. Эднийх бол тэр нөө нэг худалдаа авах гэж байгаа хүмүүст ногоон зээл олгох гэдэг шүү дээ. Би одоо энэ нөгөө нэг ногоон зээл хамрагдах боломжтой гэлтгэлээр банк цангал олгодсон мах гэж утсан чинь эднийх одоо нийлж ийн бас хамтарч ин гэсэн үг шүү дээ тий. За. За эднийх Payon аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой одоо аваад хуваан төлөвлөлчилгээ байгаа. За лизингийн зээл байгаа, автомашины зээл байгаа, барьцаат зээл байгаа. За мөн чухал үедээ хэд чуван авах боломжтой 75 сая хүртэлх орон сууц барьцаалсан зээл гэсэн юм хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. Тэгээд та цалин, бизнес, мал зэрэг одоо олон төрлийн аргаар орлогоо нотолдог бас давуу талтай байгаа шүү. За тий. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 33 11 11 гэдэг дугаараасаа орой. 75 33 11 11. За таван богд finance.com гэдэг нэг веб хуудас ороод харчаараа. Тэгээд хэрвээ та Android үйлдвэрлэлийн системтэй болоод очлоо Samsung болон бусад брендийн ус барьдаг бол Google Play Store-оос, за iPhone барьдаг бол App Store-оос аппликейшнаа татаж аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonoос Payon хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За чиний дараагийн мэдээ. За миний дараагийн мэдээ бол ямар мэдээ вэ гэвэл за хоёлаа дахиад OnlyFans ярина. Гоё. За гэхдээ энэ гоё нэмэгтэй юм уу? Нэг тийм тас биш ч гэсэн бас яг гайгүй айтаахан үхэ. Ингээ манайхан бас орж ирээд боломжоор харахгүй юу те. Энэ чи юу юм бэ? Хүнтэй суух гэдэг тэгээ урдчилгаа авах гэдэг юм уу? Үгүй одоо би наадах чинь айгүй тийм өрмөц нөхцөл тавьчихсан заяа. За одоо би тэрийг ярьж өгье. За ингэсэн 33 настай OnlyFans од Аяла хайр дурлалын талаар тун өрмөц бодолтой. За яасан бах нь. Үжлэг очоод болзоонд яваал тийм одоо санамсраггүйгээр хүнтэй танилцах манилцах юм уламжлалт аргаар биш заяа. За. Өөр аргаар өөрийнхөө мөрөөдлийн нөхрийг олохыг хүснэ нь олон нийтийн анхаарлыг татаж маргаан дагуулад байгаа. За тэр арга нь юу гэж бодож байна? Мэдгүй одоо мөнгөтэйгөө эхлээд яг батлаадах гэж байгаа юм уу? Юу гэсэн юм бол? Үгүй наад түн чинь мөнгөөр ер нь бол бүх юмыг худалдаж авах гэж. За тэр хэмжээний л мөнгө олдог гэсэн үг байна шүү дээ. Тэр арга нь юу вэ гэхээр өөрөө нөхөр хайлгүй бүх шаардлага тавиад бусдаар хайлгана. За тэгээд яах вэ гэхээр хэрв та намайг нөхөртөө болгоход туславал би танд $100,000 өгье. Яг одоо миний энэ шаардлага тавьсан, миний тавьсан шаардлагыг яг ингээд биелүүлсэн залуу олоод ирэх юм бол энэ чинь монголоор 360 сая төгрөг гэсэн үг заяа. За бүр заяа. Эсвэл надад сайн эр эсэ буюу спермэ өгөөд хүүхдтэй болгож өгвөл би танд $300,000 буюу 1 тэрбум төгрөг өгнө гэдэг байгаа байхгүй Монгол мөнгөөр. За тэгээд ингэж бичээд өөрийнхөө захим хуудсанд оруулцаа. За тэгсэн чинь Аяла өөрөө болохоор би үнэхээр сонирхон ингээд найз залуу олох нь надад хэцүү биш ч гэсэн те нэг тийм үнэхээр хайрлах хүнийг олох нь айгүй хэцүү гэж ярьсан байгаа байхгүй юу. За түүний нөхрийн шалгуур тун юр бусын хайж буй хүн нь олон хамтрагчтай байхыг дэмждэг. Ийм хүн ч болоход хэцүү дээ. Санхүүгийн хувьд түүнтэй ойролцоо. Хүүхдтэй болохыг хүсдэг, өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрдөг. Тэгээд мэдээж бие хаа царай зүс мэдлэг сайтай байх хэрэгтэй гинэ. За эдгээр шаардлагыг биелүүлсэн хүнийг олоод түүнд санал болгоод тэр нь бүсгүй таалагдвал та $100,000 шагнал авах боломжтой. За мөн яг ийм залууг олоод Аяалаг хүүхдтэй болгоход туславал $300,000 авах боломжтой. За сүүлийн үед энэ шинэ аргыг romantic capitalism гэж нэрлэх болсон гинэ. Бас ийм нэр томьёо үүсчиж. За түүний санаа нь маш энгийн.
хайр дурлалыг зөвхөн санамсаргүй байдлаар олох биш, харин судалгаа, шалгуур, урамшуултаагаар хийх боломжтой гэж үздэг. Тэр өөрийн дагагчдад онлайн судалгааны аргаар мөрөөдлийн нөхрөө олоход нь туслахыг уриалжээ. За судалгаанд нь одоо нөгөө бэлгийн чиг, хандлага, логик, сорил, бусад хувийн асуултууд багтсан байгаа юм байна. Одоо бүр ингээд тест боловсруулсан байна шүү дээ, тий. За Аяла нь аль хэдийн 4 жилийн турш хамт байгаа найз залуутай бөгөөд тэр залуугаач бас судалгааны тусламжтайгаар олж ядсан гинэ. За түүний энэхүү зоригтой түргэн мөнгөөр урамшуулах арга интернетэд хурдтай тарж олон сая хүн үзсэн. За зарим хүмүүс үүнийг хөгжилтөө гэж харсан бол зарим нь хит одоо капиталист хандлага гэж шүүмжилсэн. Гэхдээ Аяла зоригтой үнэнч байсаар хайрын шин арга барилыг амьдрал дээр батлахыг хичээсээр байгаа гинэ. За энэхүү Аяла хайрыг зүгээр хувь тавилангаар биш, зоригтой, төлөвлөлттэй, бүр мөнгөөр ч олох боломжтой гэдгийг өөрийн жишээгээр харуулж байна гэж. Одоо бид нар ч давгүй хүүхэн нэгч тийм үү онцгүй хүүхэн биш. Ер нь бас гайгүй л хүүхэн байна. Одоо бид нар чинь нөгөө нэг хайр дурлалыг мөнгөөр худалдаж авах боломжгүй гэж ярьдаг. Гэтэл энэ хүн яасан бахна? Худалдаж авах гэдэг шүү дээ. Ер нь л бол тий. Тийм. Одоо зүгээр саяны тавьсан шалгууруудынх нь ихэнхийг нь бол тэ ингээд яаж хийж байгааг хүн биелүүлчих болох юм байна. Нэг нь л жоох хэцүү юм байна. Надтай ойролцоо санхүүгийн одоо чадамжтай гэдэг нь. Эн чинь өөрөө амар мөнгө олдог хүн байгаа шүү дээ. 100 мянга 300 мянгаар нь цацах гээд байгаа нөхөр чинь нэлээд мөнгө олдог байгаа шүү дээ. Түүнтэй адилхан хэмжээний санхүүгийн орлоготой байна гэдэг нь жоох хэцүү юм байна. Бусд нь бол гайгүй шүү дээ тийм үстэй. За Аялагийн санаачлага сэтгэлдлүүдийг уншиж өгье. Аялагийн санаачлага үнэхээр өргөмөц байна. Хайрыг зөвхөн хувь тавилангаар бус судалгаа төлөвлөлтөй олох боломжтой гэдгийг харуулж байна. Тэр зоригтой тун шинэлэг арга хэрэглэж байгаа нь гайхалтай. Өөрийн мөрөөдлийн нөхрөө олохыг хүсье гэсэн байна. Мөнгөөр хайр худалдаж авах гэж байгаа нь шал утгагүй юм аа. Энэ бол хайр биш. Зах зээлийн арилжаа шиг санагдчихээн. Хайр гэдэг чинь халуун сэтгэл, урам зориг, харилцаа биш гэж юу гинэ. За хайр дурлалын ертөнцид судалгаа шалгуур хэрэгтэй гэдэг үнэн. Гэхдээ зарим зүйлсийг азан даатгах нь чухал гэсэн байна. $100 мянган нөхөр, $300 мянган хүүхэд яах аргагүй хайрын IPO болжтэй гинэ. За. Гинэ хонгорцолд гинэ. Манайхаа явах ирчүүд байна уу? Зуучлаад өгё гинэ. Зөө. Таанч яг энэ хүүхэн шиг орлоготой байх л хэцүү юм байна. За. Би явах гэдэг шүү дээ. За таны мэдээ сонсъё. За. За миний мэдээ. За Британд болсон энэ. 2021 оны 11-р сард Их Британийн Эйршир хотын Карлтон гэдэг зочд бодол болсон нэгэн хорин болоод өнөөдөр хүртэл олон хүний ярианы сэдв болсоор байгаа гэж байна. За. Учир нь хормын зурганд нь үл таних нэгэн нэр орсон байсныг сүйт бүсгүй Мишл даруй анзаарч тэр үеэс хойш бараг 4 жилийн турш энэ хүн хин юм болоо яагаад манай хоримд орчихсон юм бол гэсэн асуултаа яваад байсан гэж байгаа юм. Хөөе нөгөө нэг тэр энэ хоёр ингээд зурган дээр заяа нөгөө нөхрий чинь ингээд улаанаар дугуулчих. Тэгээ энэ чинь өстэй зөвхөн ганц хүний хоримн дээр байгаагүй байгаа байхгүй юу? Тийм үү. Зургнуудыг нь харсан чинь шал өөр сонин хоримн дээр байж байгаа юм. Тэгээд олонний хэсэг мэсгтэн тэгснэ ингээд бараг яг гол ингээд хүн жимшиг зогсож босцсон жаг шиг. Одоо бол найруулагч юу гэж байгаа зураг бол яг энэ яг тэгэхээр энэ нөгөө нэг ийм Шотланд юпг өмссөн ийм хурим байхгүй. Энэ хоёрын хурим дээр л бол байгаад байна. Зурган дээр нүгээр янз бүрийн газар зогсож чинь нөгөөдг чинь. Олуулаа ахуулсан зурган дээр ч зогсож чинь. Нөгөө хоёрыг чинь ингээд зураг ахуулсан чинь санамсаргуу дээр арталт нь ороод таарсан байна. Яг ингээд өнөг гоё цэцэг тацаад ороод ирдэг штэ тий. Тэнгүүт амар итгэвтэй зогсож чинь хөөе. За тийм байна. За тэгээ чинь мангар олон юун дээр явж байгаа юм. Мангар олон зурган дээр нь орсон байгаа. Тийм байна харин. Найз нөхөд ах トゥ усаас эхлээд бүх хүмүүсээс асуусан чи хинч тэр хүнийг таниагүй гэж байгаа. За. Тий. Сүүлдээ зургнуудаа фэйсбүүкт байнга нийтлээд таарсан нэг нь хариу өгөх болов уу гэж найддаг байж гинэ. Гэвч олон жил өнгөрсөн ч нууц нь үл тайлагдсан хэвээр л байгаад байсан. Сүүлдээ ч баг айн үдтэй хүн чинь. Ингээд тэгэнгүүт харин энэ 7 хоногт бүсгүй алдартай контент бүтээгч Дааза гэдэг хүнд хандсанаар Дааза зургуудыг өөрийн дагагчдад түгээснээс ердөө 2 цагийн дараа нууцлаг өөрөө ил гарч ирсэн гинэ. За. Энэ одоо хурим нөгөө нэг хурим оршуулга хоёр дээр ороод хоол идээ суужгаад хүн таньдгүй гэдэгтэй адилхан юм шиг шүү дээ. За. Нууцлаг зочин нь 33 настай Эндрю Хайлман гэж залуу байжээ. Түүний тайлбар үнэхээр хөгжилтэй. Эндрю тухайн өдөр найз бүсгийнхээ найзын хоримд өргөцсөн ч буруу хаяг авснаас болж
Мишелийн хорим болж байгаа зочд бодолд ирчихсэн гинэ. Тэгээ Карлтон зочд бодлын гадаа хүлээн авалтын хөгжим хангамж хормын зочд байгааг харсан маань нэр яг зөв газараа ирдсэн байна гэж бодсон байгаа юм л да. За. Таних хүн бараг байхгүй байсан ч гэсэн би хосуудыг бараг мэдэхгүй. Тэгэхээр гайхах зүйлгүй гэж өөрийгөө тавьшруулан ёслол эхлэхийг хүлээгээд суугаад л байж гинэ. Гэтэл сүйт бүсгүй Мишель гарч ирэхэд Эндрю дотроо зочирдсон ч ёслолын дунд одоо босоод гарах боломжгүй байсан тул бүх ёслолыг дуустал зочин шиг сууж өнгөрөөсөн гинэ. Нөхөр бол одоо тэр за яг хөө ингээд зочдын би танихгүй ч гэсэн манай хоёрыг бол би танина гэж хүлээгээд ирсэн байж тээ. Хүү. За би сүйт бүсгүйгээ бол таньж байгаа те. Энэ хүмүүсийг танихгүй байх нь ч одоо аргагүй юм дөө гэд. Тэгээ суужсэн чинь шал өөр хүүгөө ороод ирэнгүүт нь ямар ингээл тэн тэр гэж яхад нь тэмс. Тэгээд би гараадахыг гэлтэй нэр шиг. За тэгээ ёслол дуусмагц тэр яаран буруу хормоос гарч жинхэнэ хоримдоо очисон гэж байгаа юм. За. Тэнд ч тэр адилхан анхаарал татаж бүтэн оройн туршид хүмүүс түүнийг хоёр хоримд амьдсан зочин гэж шоолж гинэ. За. Гэсэн ч тэр Мишелийн хормын зурган дээр үлдсэн сүйт бүсгийн толгойг гашлахсан нууцын ихтэл болж олон хүний сонирхлыг татсан. Одоо энэ чинь баг сүг орж ирээд те зурганд нь ороод тэгээ алга болсон юм шиг болж байгаа шүү дээ. Йоо, за. Харин 4 жилийн дараа үнэн илчлэгдэж Мишель маш хөгжилтэйгээр энэ бол миний хормын хамгийн хөгжилтэй нэмэлт орсомж гэж ярьсан байгаа. Хос хоёр одоо Эндрютэй холбоотой байхаар болж Мишель хэрв тэр тухайн үед үжлэг төлдсөн бол бүр гоё дурсамж болох байсан гэж хэлсэн гинэ. Энэ чинь бол яг аль биесныхын үйл ярьцгаан дээр байж байгаа л алга болсон шүү дээ тий. Зүүн дээр байж байгаа л яваад гисэн тий. Энэ түүх олон нийтийн сүлжээнд хурдтай тарж хүмүүсийг баясгаж заримд нь бүр Wedding Crashers гэдэг киног санагдуулсан гинэ. Ингэж жирийн нэг хоримд төөрж орсон залуугийн хөгжилтэй алдаа хэдэн жилийн дараа олон түмний одоо сэтгэлийг хөдөлгөөд бөөн инээ таньнаад болгоод тэгээд ийм гоё дурсамж үлдээсэн болчихж байгаа юм л да. Би eerтэй хурим биш оршуулга андуурч орж исэн. Ямар амир юм бэ? Ингэсэн. Бүр яг ингээд нөгөө моргт заяо. За юу болсон гэсэн чинь тийш ингээд мангар олон оршуулгын зэрэг гарч ирсэн. Юу болсон бэ гэсэн чинь ийм юм болсон. Манай 12 онд манай найз талигаач болоод усан живээд тэгээд өглөө бид нэр 6 цагт ингээд одоо яг нөгөө моргоос гарахт нь салаг бас гүйцэтгэн ингээд ингээд байж байхгүй. Тэгээд би нэг ихчигээ замаараа ингээд авах хэрэгтэй байсан чинь би өөрөө унтаад тэнгуүтээ ингээд сандраал хэвээр нэрээ юу нөгөө ихч мэгчээ чинь авах маавах тэгээд шууд хурж ирээл тэгэл бэжсэн чинь юугасаа л би одоо яг нөгөө нэг цаг нь болцсон болохоор манаа л одоо оршуулах гэж бодож байгаа шүү дээ ажиллагаа гэж бодож байгаа шүү дээ тий. Тэгээд шууд үсрээл орцсон. Тэнгүүд нөгөө нэг угаасаа яг ингээд нөгөө ландаа уншиж идэх шүү дээ. Яг тэнгүүд ядчихэд л заяа зургийн тавиагүй нэг юм бурхны зураг тавьсан. Нэг юм зураг тавьсан. Тэгээ би ч нөгөө нэг хоцорч орсон болохоор ингээд үү тавьцаанаа ингээд хөлнийхэн тэр хавцаа зогссон. Тэгээд амар ингээд уйлж молцсон байжсэн чинь ингээд би нөгөө хаалгатай ойрхон зогсчихсон чинь хаалга ингээд амар чахарч ингээд дуурснаа манай нөхөр маань талаач наашир гэж лав тэгээд тахгүй юу. Тэг би гайхаад энэ одоо яатсан юм бол гэд тэгэл ухраал гарлаа. Гэсэн чи наа чи биш гээд. Тэгсэн чи. За юу тэгээд оршуулган дээр штэ инээж болох уу. Тэгээ бүр ингээд нэгсэн мөртлөг бүр ингээд инээд үрээд байдаг заа. Тэгээ бүр ингээд амар итгэл үнэмшилтэй тэнд ингээд би гашивдсан зогсож байсан штэ тэ. Тэгээ бүр машинд суугаа явцсан бол яах юм. Тэгээ байжсэн чинь би нөгөө машин дотроо ороод бүх зоогоо хааж байгаа нэг үгтлээ нэг. За тэгээ бид төр ингээд машин дотроосоо ингээд харцсан сууж байсан чинь миний нөгөө замаасаа аавна гэжсэн ихч маань дахиад нэг өөр нэг юм цагдаагийн оршуулга орсон байхгүй юу. Тэр нь болохоор яг нэг юм цагдаагийнхаа зургийг ингээд нөгөө барьж марцсан. Тэгсэн чинь манай тэр ихч байхгүй тийч бас үсрээд орцсон. Хүүдээ гээ. Тэгээ би очиод бас дахиад яг нөгөө хаалга ингэж онгол наашир гэж дуудаад тэгээ бүр дашраараа бүгдээрээ давхраараа амдуурсан шүү дээ. Нэрээс бүтэхгүй. Балай. За би сэтгэлдлүүдийг нь уншиж. Ямар гоё дурсамж үлдээсэн юм бэ? Хорим өөрөө мартагдчихгүй өдөр байдаг. Гэтэл ийм хөгжилтэй хосгүй зочин нэмэгдсэн бүр ч онцгой болгожээ гэд. Мишель үнэхээр өгөөмөр ухаалаг бүсгүй байна. Уурлаж бухимдахын оронд инээд болгож олон хүнтэй уулзсан их сайхан санагдлаа гэж. Гэхдээ хин ч гэсэн ингээд хормын дээр нэрнгэсэн юм огт танихгүй хүн байгаа дэвэл хайна. Тэгэн штэ тий. Тэгэн тий. Ийм бэ нөхдөө гэд. Энэ мэдээж хөгжилтэй байж болох ч бодит байдал дээр бол аюулгүй байдлын асуудал штэ. Хин дуртай нь хоримд ороод сууж болдог юм уу? Аюулгүй байдал сүртэй юм яриа л тий.
За яах вэ? Тайлтай кино баг Нэг юм үзэлтэй. ухаантай юм бэрдэг хүмүүс Тий. байдаг штэ. Яг Яаж айгүй ухаантай юм бэ? яг л кино шиг явдал болжээ. Энд рүү баг дараагийн Wedding Crashers 2 тоглох эрхээ авчихжээ гинэ. За. Йоо. За ийм л хөгжилтэй явдал болсон байна. Хөгжилтэй. Яалчгүй хөгжилтэй. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэг хамтран аялагчаар Хямдууны авраг Arena Electronics хамтран ажиллаж байгаа. За Хямдууны авраг Arena Electronics-т хорим найрын хур их хямдрал орон даяар үргэлжилж байгаа юм байна. Одоо ч нэрээ нөгөө намрын дунд царын шиний 10 17 болцсон уу? Тэгэхгүй Болог байгаа мэдгүй те. төгсөж байгаа. Төгсөж байгаа. Тэр үед л нэг ийм хямдрал зарлагдсан. Одоо ч нэрээ намрын ихэнх сарын шиний 25 нөлөө. За тэгсэн чинь 40% хүртэл бүх дэлхийн брэндүүд хямдарсан байгаа юм байна. За. 40% хүртэл. За. Бүх төрлийн цахилгаан бараа, гар утас, ноутбукийг хамгийн хямд үн, хамгийн өргөн сонголт, хамгийн урт баталгаатай хугацаатаагаар зөвхөн Arena Electronics-оос худалдаа авах бололцоотой гэсэн байна. За Arena Electronics Монголын цахилгаан барааны зах зээл дээр 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэднийх бол Apple, LG, Skyward, Sharp, Tinico, Oppo, HP, Homelux, Finlax, Eurolax Lux гэх юм болов. Galanze, Media. За Media ч нь бол бас хятадын Galanze гэд брендийн пэйж байдаг гэсэн манайд. Media ч ягаа нэг баахан бэлтгэнүүд идэв шүү дээ. Миний мэдхийн. За зэрэг дэлхийн 20 гаруй брендийн 1200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль биесны эрхтэйгээр Хямдууны бодлого баримтлан борлуулж байгаа гэж байна. За Arena Electronics ер нь ямар ч үед хамгийн хямдун, хамгийн өргөн сонголт, тэгээ хамгийн урт баталгаатай хугацаа буюу 1-3 жилийн баталгаатай хугацааг өөрчлөлтөөр санал болгодог. За Улаанбаатар хотод 6, Хөдөө орон нутагт 26 салбартай хамгийн том цахилгаан барааны сүлжээ дэлгүүр юм аа. За тэгэхээр яасан бах нь? Одоо аль биесны эрхтэйгээр борлуулдаг тэр LG брендийн заяа жишээлбэл 55 инчийн смарт зурагт нь бүр ингээд 2 сая 499,900-аас хямдраад хүйж бараг сая 300-аар хямдарсан юм шүү. 500 мянгаар хямдарсан шүү. 500 мянга л. За би ч угаасаа тоолсон юм уу? Сая 999,000. За тийм ээ 500 мянга байна. За LG брендийн хөргөгч нь сая 899,000-аас сая 599,000 лэр чинь 400 мянгаар хямдарсан юм уу? Тийм байна. Ингэж хямдарсан байна шүү дээ. За ингэнэ 300 мянгаар хямдарсан. 300. Одоо намайг тэнэг мангар үгнээр нь дуудаасаа. За эднэд бас ингэнэ. 4 хоньны мах зэрэг багтахаар 190 литрийн хөлдөөгч нь гэхэд 899,900-аас 659,900 болсон юм байна. За энэ чинь хэдийн 140 мянгаар хямдарсан юм уу? 140 мянгаар хямдарчээ. Манай анжгаа тоондоо. Тийм байна. За би ямар ч байсан хотод байдаг салбаруудыг ядаж хилээд өгчээ заяа 6 салбарын 13 дугаар оролт яг зүүн дөрөнцөн уруудаад хадар судлалын зүүн талд байдгийг бол баг хүн болгон мэдэх байхаа. Яг сайхан зам дагуу хийж идэг штэ тий. За 3 дугаар оролт өргөө кино театраас баруун тийш 200 м яваад Arena Electronics байгаа. За Michelle Expo-гийн уулзуур дээр Soho Mebel-ийн 2 давхартай байгаа. Сонгон нархан дүүрэгт Содо оролт Carrefour дэлгүүрийн 2 давхарт. За мөн Нисхийн тойрог дээр Хам Плаза төвийн 2 давхартай байгаа. Улаанбаатар дэлгүүрийн баруун талд Arena Electronics байгаа шүү. За ингээд эдүүд дэлгэрэнгүй мэдээлэл нь 72 44 99 гэдэг утаснаас аваарай. 72 44 99. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хямд үнийн авраг Arena Electronics хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Аренач үнэхээр хямдхан шүү. Үнэхээр л хямдхан байд юм бэлээ. За миний үргэх дараагийн мэдээ. За хоёлаа хүй нэг амар бараг нэг өгшгүй мөнхийн гашаа юм уу хаашаа 6 удаа амьд гараад одоо бүр нөгөө тосгон мосгоных нь бүр ингээд энэ бол хүн биш чөтгөр мөтгөр гэдгсэн шүү дээ тий. За тэгсэн чинь энэ дээр одоо энийг бол би гэхдээ ингээд буруу имлэгийнхэн гэрийнхэн нь буруу ойлголцсон л гэж би бол ойлгож байгаа заяа. За энэтдгийн махрашаата мужид нэгэн хачинч гэмээр, эндүрлж гэмээр, гайхамшигч гэмээр үнэхээр сонирхог болсон. За 19 настай нэг энэтхэгөө. Тийм ээ, ахаал энэтхэг. Бахаул Лачке гэх хүү зам тээврийн осолд ороод
хүн бэртэл аваад эмнэлэгт түргэгдсэн байгаа. За Эмчнэр түүнийг аврах гэж олон удаагийн мессежлбар эмчилгээ хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй учраас тархины өвчил болсон буюу цааш амьдрах боломж маш бага гэсэн тайлбарыг бол гэр бүлд нь өгсөн байгаа. Гинтийн энэ мэдээ хүүгийн ойр дотныхон дасрыг хуугашуу цочрол авчирч тэд хайртай хүнээ алдсан гэдэгтээ итгэн оршуулгын бэлтгэл хийж эхэлсэн байгаа. Гэтэл оршуулгын ёслол эхлэхийн өмнөхөн гашууд нь суугаа олон хүний нүдэн дээр хүү гинт хөдлөөд хид хідэн удаа ханиалгасан нь хүн бүрийг зочирдуулж этгэл үнэмшлийг нь бүр мөсөн хөмөрч оргисон. Хэдхэн хормын өмнө хайртай хүнээ сүүлчийн зам нүдэж байна гэж бодож байсан ар гэр ойр дотны хүмүүс нь итгэмээргүй тэр мөчөд зочирдон хашгирч хүүг яаралдаа дахин эмнэлэг рүү хүргэсэн. Одоогоор хүү амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж биеийн байдал нь маш хүнд хэвээр байгаа ч түүний гэр бүл энэ бүхнийг жинхэнэ гайхамшиг гэж харж байна. Харин эмнэлгийн зүгээс нас барсан гэж албан ёсоор зарлаагүй. Тархины өвчл гэдэг нэр томьёог гэр бүл нь буруу ойлгосон байх магадлалтай гэж тайлбарлаж байна. Учир нь тархины өвчл гэдэг нь тархины бүх үйл ажиллагаа эргэж цэргэшгүйгээр зогссон гэсэн утгатай боловч энэ нь зүрх зогссон эсвэл амьсгал бүрэн тасарсан гэсэн үг биш ээ. Яг л нэг амьд өгсөн ургамал олчлоо гэдэг шүү дээ. Тэр л ахгүй да. Зарим тохиолдолд биеийн жижиг хөдөлгөөн рефлексүүд илрэх боломжтой гэж эмчнэр бол тайлбарласан. Гэсэн ч хайртай хүүгээ бүр мөсөн алдсан гэж бодсон гэр бүл ойр дотны хүмүүсийн хувьд энэ нь сэтгэл зүйн асар том зохилт болсон. Яг энэ мөчөд тэдний амьдралд гуниг, итгэл найдвар, гайхамшиг зэрэг бүх сэтгэл хөдлөл зэрэгцээ орж ирсэн гэхэд бол хэлсдэггүй. Тэд одоо хүүг эргэж сэрнэ гэсэн найдвартайгаар эмнэлэгт ээлжлэн сагцгааж байгаа байна. Энэ хэрэг энтхийн хэвлэл олон нийтийн сүлжээнд том дуйлаан тарьж зарим нь эмнэлгийн алдаа гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь жинхэнэ гайхамшиг түүний энэ ертөнцөөс явах цаг нь хараахан болоогүй байх гэж өчөж байна. Хамгийн сонирхолтой нь зарим хэрэглэгчид одоо гэр бүл нь оршуулгын зардлаа төлөх ёстой юу гэж хошигнол хүртэл хийсэн. Яагтвэл оршуулгын буян компанитай мөнгө зүрэг өгөхгүй юу гэдэг яригддаг тийм шүү дээ. Ийхүү нэгэн залуугийн амьдрал үхлийн заг дээрх адрамата түүх энэтхэг төдийгүй дэлхий дахинд үнэхээр итгэмээргүй ховор тохиолдлын нэг болж олон хүний сэтгэлийг хөдлөжээ. Сэтгэлүүд нь энэ бол жинхэнэ гайхамшиг хүүгийн өөхөх цаг нь хараахан болоогүй гэдгийг Тэнгэр өөрөө харуулсан мэт санагдлаа. Хүн хэцүү үед найдвар хизээч унтрах ёсгүй гэдгийн баталгаа гэсэн чинь. Нэг талаас энэ бол ховор тохиолдол, нөгөө талаас эмнэлэг илүү тодорхой мэдээлэл өгөх ёстой байсан. Тархины өвчл, үхлийн талаар ойлгомжтой тайлбар хийх нь эмч нарын үүрэг. Эмнэлэг ийм тодорхой мэдээллийг буруу ойлгуулсан бол том алдаа. Энэ гэр бүл сэтгэл зүйн асар их цохилт авсан байна гэсэн байна. Оршуулгын зардлаа төлөх үү эсвэл буцааж авах уу гэдэг асуудал хамгийн том асуудал болж тээ. Хамгийн амар нь юу гэж тэндээсэн хүмүүс одоо насаараа оршуулгын ёслолд очихоос айдаг болох байх гинэ. Мэдээж тийм бид тэр сонсдог урлаг дээр ярьж л хаана ярьж л нөгөө нэг оршуулсан байж байгаа сүлд нөгөө нэг шарлын онгоолгоод үзсэн чинь баахан самартцсан байсан гээд. Авсаа юу? Тийм баахан самартцсан байсан гээд. Яана тийм тэгсэн мөлөө. Тэгээд нэг юм нэг бонхон босгосон ч гэдэг үлээ юу ч хэлээд нэг хоёулаа сонсдог урлаг дээр нэг баахан бонхны чулуунууд яриа үсттэй. Тэгэхэд нэг тийм юм ярьжсэн. Тэгэхээр амар байгаа шүү. Харин тий. Сэрээ харсан чинь авсан твчидэг. Йоо. Амар. Гэхдээ ер нь бол тархины өвчл гэдэг чинь нэрэл ямар яг зүрх мөрхөн зогсон. Тэрийг миний бодлоор бол эмнэлгийнх нь гэрийнхэнд нь сайн л ойлгох хэрэгтэйсэн баг тий. Тийм баг. Өвчл гингүүд нөгөөдөл нь өгцөн гэсэн сонсоол тий. Тэгэл аваа явсан юм шүү баг. Харин тий. Одоо миний хөрөх гэж байгаа бид. Манай Монголд бол энэ аюултай л да. Бавга жишээлбэл айлд амтнд ойртлоо гэх юм бол айл амтныг самарсан те баг хүн ноцсон амар хэрэгүүд байгаад байдаг. Өсөглөн бавга, хорхоодсон бавга, хавар бол хорхоодсон бавга гэдэг штэ. Тийм. Миний бодлоор яг энэ байгаа зураг байна штэ. Юм шиг харагдаад бах юм. Энэ одоо манай найрлагч үзүүлсэн байгаа зураг. Үгүй энэ яг бодит шүү. Нэгэн нам хүм ням гаргийн өглөө Калифорнийн Лейк Тахой гэдэг хотын заримгны дэлгүүрт маш онцгой зочин орж ирсэн гэж байгаа. Надад заримгны дэлгүүр байхгүй юу? Дэлгүүрийн хамгаалагч шөнө 4 цагийн үед жигтэй чимээ сонсоод дэлгүүрийн арын хогийн савыг нэг амтан ухаад байх шиг байна даа гэж бодож л дээ. Тэгээ гараад тартал хогийн савны дэргэд хинч байхгүй байсан гэж байгаа. Жаахан гайхаад дэлгүүрийн цонх руу гэрэл тусгаж хардал кассын ард яг худалдагч шиг зогссон аврах том хар бавга түүн рүү ширтэж байгаа нь тэрэ гинэ. Ямар эвгүй ёо. Энэ бавгаг цагдаа нар дараа нь фази буюу хөвсгөр гэж очилсан байгаа.
Пазын хаалгаар зүгээр л явж ороод зарим хэдэж ихсэн гинэ. Ванильтай, шоколадтай, үзгэлзэнтэй, ногоон цайтай бүх заримгийг амсаж үзээд савнуудыг нь шидэж орхисон. Цагдаа нар ирэхэд Пазын зарим хэдэд цадчихсан. Эдсэн заримгандаа подгодоод унтчихсан байжээ. Хашгирч гэрэл дуусгахад зочид сэрээд гархаалгаа олохгүй баахан мөнгөнсөн ч эцэст нь хаалгаар гараад ойрогоо зугтсан гэж байгаа. За. Аз уулж дэлгүүрт том эвдрэл сүйтгэл гараагүй. Зөвхөн бүх заримгийг шинээр хийх хэрэгтэй болсон талаар дэлгүүрийн менежер хошигнсон. Тэр одоо гараа угаагаагүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр бүх заримгийг л одоо хаяхаас өөр арга байгаагүй гэж ярьсан байгаа. За эндхийн хүмүүсийн хувьд бол баавгатад харах нь ердийн хэрэг гинэ. Ер нь баавгатад нутаг юм байна л да. Лейк Тахой нь Америк нэгдсэн улсын хар баавга хамгийн их даргасан нутаг бөгөөд зөвхөн 2 жилийн дотор ихэд 650 гаруй баавган хэрэг бүртгэгдсэн гэж байна. За байгаль дээр жимс, хоол, ирж явахын оронд бэлэн пицца, заримг олдоод байхаар аргагүй штэ. Харин энэ удаагийн дайралтаар нэг зүйл маш тодорхой болсон гин. За баавган хамгийн дуртай заримг нь гүзээлзгэн гэдгийг олж үзсэн гинэ. Гүзээлзгэнтэй заримнаас нь их идчихэж те. Учир нь тэр бусад заримгийг амссан ч гүзээлзгэнтэй заримнаас юу ч үлдээлгүй идчихсэн байсан гинэ. За энэ хөгжилтэй явдлын дараа дэлгүүрийг хурдхан цэвэрлээд үдээс хойш дахин нээсэн гин. Тэр цагаас хойш хүмүүс энэ дэлгүүрийг баавган зочилсон заримгны газар гэж хочлон илүү их хүн үйлчлүүлдэг болсон гинэ. Хөөрхөн маркетинг болчихчаа бас. Тийм ээ? Ястай хөөрхөн маркетинг болсон. Гэтэ яг одоо энэ зургийг ингээ харахаар AI зураг юм шиг харагдаад байгаа байхгүй яа. Тэрнэд урдаас нь харуулсан зураг байсан шүү дээ тий. Тэрийг харах юм бол яг жинхэнэ байгаа байхгүй юу. За тэгээд юу яасан магадгүй энэ AI бодоход юунд зориулаад AI ярьж ирсэн байж магадгүй мэдээдээ зориулаад. Тэгээд хэрэг ер нь бол тэ баавга бол тийм нэг юм хөөрхөн тийм нэг даруухан илдэг найрсаг амтан ерөөсөө биш гэж байгаа. Тийм шүү дээ. Хэрэг баавга ойрхон харагдах юм бол зүхтах хэвээр. Холдох л хэвээр. Түүнээс ч бол ингээл мишка ч юм уу тэгж бодож ерөөсөө болохгүй л гэсэн байл шүү. Манайх нөгөө нэг хурим андуурдаг, оршуулга андуурд дээрс явж үжид. Дуучин жавхлан буруу оршуулгын машин дагаж аваад Төв аймаг ороод ажил явдлыг нь дуусгаад ирсэн гэсэн ноён бондгорыг дагуулж явсан гэсэн гинэ. Бондгор ярьсан. Тийм үү те. За сэтгэлдлүүд. За хараад байхад Пац яг л хүн шиг зарим гамталж үзэж байна. Тэрэнд яг л диваачнд ирчихсэн юм шиг санагдсан байхаа гинэ. Тэгээ үз. Тэгээд нэрээ. Ямар гоё юм бэ. Бүгдээс намсъя. Энэ гүцэлцэнтэй гоё юм бэ. Бүгдийг иччихээл. Тэгээ үз. Зүгээр нэг баавга биш. Жинхэнэ заримгны мэрэгжилтэн байна шүү те. Амьдралд өнгө нэмсэн хөгжилтэй төвх болжээ гэсэн байна. Заримгны дэлгүүрийн хувьд хохиролтойч нөгөө талаар үйлчлүүлэгчд нь нэмэгдсэн гэхээр маш том сурталчилгаа болчихсон юм шүү дээ. Одоо дэлгүүрийн хаягн дээр баавгаагаар баталгаажсан амт гэж биччихвэл жуулчид бүр олноороо очино доо гинэ. Хүйх бах уу. Би зүгээр санамсаргүйгээр өнөөдөр нөгөө намрын ихэнх сарын шиний 25-25-ны илүү гэсэн чинь жинхнээсээ намрын ихэнх сарын 25 гинэ. Тийм үү? Тийм гэж байна. Энэ бат ирээдүгөө сонсогч бичсэн байна. За. Гоё. Зурхаач болж байгаа юм шүү. Зурхаагийн өвчлөлөөр гараад ирдэг лөө. За. За, энэ үрээд 2025 оны 9-р сарын 16-ны Мянгар гарагийн 400-ын шугаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Юу юм бэ? Нэр тийм байна. 24-гүү байна. Тэгээд эн чи ямар сар гэдэг юм бол за ямар ч байсан өнөөдөр нэрнгээс 25 байна. Намрын ихэнх сарын шиний 25 гинэ харин. Ус засуулж болохгүй гэж байна. За тийм байна. Намрын тэргүүн хөх бич сарын 7 улаан шар хулгайн өдөр. Би ч бүр шар махандахгүй шар зурхаач болсон юм шүү. За. Энд чинь шүү дээ 8 гэж явж байгаад 10 Тэгвэл 10 сар гаргаж тэр шиний намрын дунд сарын шиний 17 болох юм шиг шүү. Нөгөө намрын дунд сарын шиний 17 ч байхгүй юм байна. Өө тийм үү? 16 гэснээр шууд 18 руу өсөрчиж байна. Өө тийм үү? Шиний 17 байхгүй. Гэхдээ балжин нэм даш нэмтэй өдөр нь болохоор шиний 16-нд байгаа. За тэгвэл 16-нд баахан найр хөрөн болох юм байна л да. Шиний 16-нд баахан айл хэсч найр хэсдэг өдөр нь байна. Ахаад юунд байна? 10 сарын 24-нд байна.
намрын хаддаг сарын шинийн 3 бас Балжин нэмд ашиг нэвтэрдэг байна. Оо за. Базар байна хомбод. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Хямд Дуны авраг Arena Electronics за мөн Таван богд финанс хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-аас Pay-on аппликейшнаараа хамтран ажиллаа баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио Атласаа хүлээн авч сонссны дараа та сайн нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3